Хей, сайн уу манайхан? Киноны маань нэг ангид орохгүй байсны бол бас нэлээдгүй удсан байна. Тэгээд удаан төвчээртэй хүлээсэн та бүхэндээ баярлалаа. Ингээд Жон Ёныны 11, 12 дугаар ангид төгсгөлийн ангиудыг ярьж өгөхөд бэлэн болоод байна. Ингээд кинороо орцгоё. 11 дугаар анги Ёны иргэн театрт ярьж буугаар эхэлнэ. Мөн Океан театраас гарч кино урлогроо орсон болохоор манай театр яана дуусгах хэмээн бэлтгэгдэгчид ярилцахад чурууг юуны чинь дуусгах хэмээн ууралдаг. Тэд эрэгтэй гол дүргээ болсон байлаа. Хичээл эхлэхэд дуван энэ уур амьсгал нь юу вэ? Яачихсан юм бэ гэхэд хүүхдүүд манай театр хүнд байдалд орчихсон юм уу? Найруулагч мөнгө зээлэхээр явсан мэт дээ. Океан ихч хүртэл эргэж ирэхгүй юм уу? Гэх мэтчлэн асууж шалгаана. Дуван бүгд чимээгүй гадуур гараад би цуу ярианд биш. Бэлтгэлдээ л анхаар. Угаасаа ачаалалдаа чадахгүй гардаг хүмүүс зөндөө байдаг. Тэглээж удахгүй шинэ бэлтгэгдэгчдийг авна гэх үед Ёны бэлтгэгдэж авна гэсэн үү? Химэн орж ирлээ. Чурууг шуудал тэрж аваад муу золиг минь ямар их удваа чамайг санаад өөхөх шахлаа химэн хамгийн түрүүнд гүйж очино. Дуван их чинь хүртэл давтай морил бүгд чамайг маш их сансан гэж угтаж авлаа. Тэгээд чамайг хамгийн их хүлээсэн хүн бол чурууг гэхэд чурууг үгүй би завгүй байсан. Бас бэлтгэгдэж байхаа болчихсон. Албан ёсны жүжигчин болсон гэж хэлв. Хөөх тийм үү? Гэтэл чурууг, Ёнсоо, Журан бүгд жүжигчин болсон байлаа. Тэгээд бүгд Ёныг дуулж чадах эсхийг нь сонирхож байв. Хоолой чинь зүгээр үү? Бүрэн идэгсэн үг хэмжлэн баахан ямиг асууж шалгаана. Гэтэл чурууг дөнгөж ирж байгаа хүүхдээс юу асуугаад байгаа юм бэ? Амруул яасан юм бэ? Гэхэд бүгд түүнийг яаж яриад байгаа юм бэ хэмээн шоолцооно. Ёны Журантай дотнолжуулж юм ч ярьсангүй. Театр өрөнд орчихсон хэцүүхэн цаг үе юулаа. Найруулагч зээлүүдийн хугацааг хойшлуулж хэмээн уцаар ярьж гуйсаар байна. Ёны орж ирэн ээжээсээ зөвшөөрөл авах гээд жаахан удчихлаа гэхэд найруулагч нь зүгээр дээ давтай морилгив. Ёны эсэлтийн шалгаруулалтанд дахин орно гэхэд найруулагч нь хэрэггүй орохгүй байж болно гэхэд Ёны үгүй дээ би ормоор байна. Өөрийнхөө хэрхэн дуулахаа мэдэрч бас шалгуулмаар байна гэж хэлдэг. Ингээд Океаны явсан гэдгийг мэдээж гэрт нь хайж очиход түүнийг гэрээсээ явсан гэдгийг Херагийн дүү хэлдэг. Мөн түүнээс болж их чинь их гуниглаж байгааг хэлнэ. Хера гарч ирэн чи яах гэж ирэв? Хаана байгааг нь мэдсэн ч чамд хэлэхгүй. Чи Мераны ханхуу болно гэж бодож байна уу? Угаасаа хааны эзгүүд маанаа гарч ирдэг гэдэг. Чи хүсэж ханхуу болж чадахгүй. Мөрөөдхөө бэл. Тоос шороондоо дарагдсан халтар тосгондоо хідэн төрөнийхөө төлөө дуулаад байж байх чи яасан юм гэж хэлв. Мөн Океан чамайг л хайчихсан. Чи түүний хувьд тийм л өчүүхэн байж хэмээн хүүтнэр инехэд Ёны. Одоо ч тэр үеэс огтхон ч өөрчлөгдөөгүй байх шүү. Тэр үед яагаад тань шиг хүний үгэнд орсноо мэдэхгүй юм. Хоосон хисаа шиг хүнийг шүү гэж хэлээд явдаг. Ёны ширээн дээрх зургуудыг харж бүх юм хэвэндээ байна гэж боддог байлаа. Меранигч, Океан ихчигч их л гинэн бодолтой байжтэй гэхэд Ёнсоо би байна шүү дээ. Би яасан ч Мераныг орхиж явахгүй. Чи ч ирчихлээ. Одоо хоёлаа Океан ихчиг орлоход л бэлэн гэхэд Ёны чи чадах байх л та. Харин би оёгтой дуулж чадгаа болсон. Океан ихчин байрыг эзлэх гэж оролдвол хүмүүс шоолнэз гэхэд Ёнсоо шоолж л байнэз. Би мэднэ чамд авьяас байгаа гэдгийг. Бас битгий мартаарай. Чи бол миний цор ганц өрсөлдөгч шүү. Гэхдээ албан ёсны жүжигчин би бэлтгэгдэж болоогүй чамтай өрсөлдөгч бас гэхэд Ёны чи миний хаач өрөхгүй гэх гээд байна уу та? Химэн тэд инээлдэж байхад Журан хурж ирдэг. Тэд харс тулгармагс Журан яваад өгөв. Араас нь дуудсан ч зогсдоггүй. Найруулагч шинэ жүжигийн зохиолчтой уулзаж зарим үйл явдлыг тодсомоор байна гэхэд зохиолч үнэндээ би кино зохиол бичиг захиалга авсан. Түүндээ анхаармаар байна гэд зохиолоо ерөнхийдөө хаяад явцдаг. Ингээд Шелагийн хатны тухай зохиолоор сонгон шалгаруулалт явагдана. Тус жүжигийг ивент итгэх хүн гарч ирж тэд уулзгаар болоход жүжигийг биш барилгыг нь аммаар байгаагаа хэлдэг. Мөн барилгын зээл дуусаагүй гэдгийг хэлэхэд найруулагч энэ тухай яаж мэдсэн юм бэ гэхэд надад бизнесийн хамтрагч би гэснээ ороод иргэв. Гэтэл тэр хамтрагч нь өнөөх найруулагч байдаг. Тэгээд барилгыг яагаад ч зарахгүй гэхэд өнөөх эмхтэй хогийн цэгшил барилга шүү дээ. Сайн бодоорой гэд гарч авдаг. Мерэн театр хөрөнгө мөнгөний хүндхэн байдалд орсон байв. Жүжигчид ганц нэгээрээ гарсаар найруулагч гарч буй жүжигчидтэй их хүндэтгэлтэй хандах ба урмыг чинь хугалсанд уучлаарай гэж хэлэн тэднийг явуулдаг. Нөхцөл байдал хүндэрсэн гэдгийг Ёны мэдчихдэг. Найруулагч сэтгэл санааны гүн хямралд орж их ядарсан тул ухаан алдаж унана. Океан хамтарсан тоглолтын дундуур орхин явсан учраас дасалбарын буцаалтыг Меран төлж байгаа. Түүний улмаас хоол хүнс авахч мөнгөгүй тартагтаа тусна нь энэ юм. Орон хоолнд амталсан будаа өгөхөд сурагчид сайхан цаг ард өнгөрсөн бололтой. Одоо ахиж хөл дээр босох хэцүү гэхэд өөр нэг охин баг байсан халаасны мөнгийг улам багасгасан. Гэтэл одоо энэ хоолн хүртэл цаашдаа яаж амьдрандаа гэхэд чурууг дуугүй байцгаа найруулагч ухаан алдчихад байхад иймэрхүү юм яриа боль гэж хэлв. Энэ үеэр хоёр жүжигчин хоёулаач мөн гарцгаая. Угаасаа энд тэнгууд нь л үлдэнэ гэж хэлв. Үүнд дурлсан чурууг гармаар байвал чимээг бүхэн гарнэз. Юунда ясаад байгаа юм бэ гэхэд нөгөө хоёр нь хизээ тэгсэн юм
Угаасаа океан хүртэл хаяад яваа үсттэй гэхэд Чурууг та нар эгч нар байж бэлтгэдэж нараа тайвшруулах биш. Хойлоо явахаар ичээд байгаа болохоор хүмүүс уруудтаад байгаа үсттэй химээ маргалдаж бүр үстэлцэн. Журан Ёныгоос зугцаар гэтэл Ёны нөхцөл байдал хүнд байхад чи хүртэл яагаад цугтаад байгаа юм бэ? Би чамайг зовоох юм шиг байна уу гэхэд Журан уучлаарай гэв. Ёны би чамаас ийм үг сонсох гээгүй Журанаа. Чи бид хоёр найзууд биш гэж үү? Гэхэд Журан хариулсангүй. Ёны найзууд биш байсан бололтой химийн цааш явдаг. Жүжигчид цөөрсөн туул бэлтгэл хийх хүмүүсч багассаар байлаа. Ёны маргааш шалгаруулалттай тэрэнд орцгоё гэхэд бусд нь шүүгчж байхгүй гэхэд Ёны үдсэн хүн бүр шүүгч алга ташилтаар нь шийдэж болно гэхэд нэг сурагч тэгж болохгүй босго гэж нэг юм байх ёстой гэхэд Ёнсоо би босго нь болъё. Би дуулна. 10 хүн алга ташвал чи 11 хүн алга ташвал тэгж байж тэнцэн. Харин нэгээр дутуу үзэгчтэй бол чи театрт хизээч хийсэж чадахгүй. За чи ямар вэ да? Чадах уу? Гэхэд Ёны чаднаа. Намайг харж үзсэн бол би харин ч уурлах байлаа. Зөвшөөрч байна гэж хэлв. Ингээд анхудаа автобусны зогсоол дээр өнгөө тоглолт хийж тэд үрзэлдэнэ. Ёнсоог үзэхээр 100 гаруй хүн ирсэн байв. Чурууг Ёнсоо хамтарсан жүжигийн ачаар олонний танил болсон. Харин Ёны ашиггүй нөхцөл байна хэмээн санаа зовно. Мераны шинүүд хоо Ёнсоогийн өнгөө үзүүлбэр хэмээн хүмүүс цуглалаа. Цаг нь болсон ч Ёнсоо алга. Хүмүүс хүлээсэр. Гэтэл Ёнсоо урд нь биш ард нь гарч ирчихсэн байдаг. Тэрээр ёстой л үзэгчдийг байлдан дагуулж байв. Энэ үед найруулагч өөрийгөө бүх зүйл буруутгана. Океан явсан нь хүний зохиол босон төдийгүй тэдэнд дааж баршгүй өрөл үлдсэн байв. Найруулагч бараг галзуурах шахжээ. Ёны үзүүлбэрээ эхлэхээр бэлдэж байхад түүнийг үзэхээр ердөө 10 хүрэхгүй хүн ирсэн байв. Тэр ээжийнхээ намар цэцгэлэг талыг дуулахаар болсон байлаа. Хамтсурдаг найзууд нь ийм хүнд туг дуулах гэж байгаа юм бах та. Их хүнд штэ хэмээн ярилцсан. Харин үзэхээр ирсэн хүмүүстэй жүжиглэлт их таалагдаж байлаа. Түүний хоолой хитрхи сөөнг байсан тул өндөр нотуудад хүрэхгүй байх хэмээн найзууд нь айжв. Үзэж байсан хүмүүсийн нэг нь Чэг Унсаны охин гэхэд хитрхи муу ань хэмээн хашгирдаг. Харин Ёны зогссонгүй. Өнөөх үзэгч ахин чихэнд чиртэй юм а одоо болилтоо гэхэд Журан та яваарэ бид үзмээр байна. Та яв гэснээр Ёны үргэлжлүүлэн дууллаа. Дуулж байхдаа ээжийнхээ хэлснийг саналаа. Ээж нь түүнээс хоолойгоо яаж нөхөх гэж байна да гэхэд би жүжиглэлтээрээ тултал нөхөн гэж хэлснэ санагалзана. Үзэгчч гайгүй нэмэгцээр найруулагч болон театрын бусдын ч ирсэн байв. Хоолойгоо алдсан байж яаж дуулж байгаа юм болоо гэж бодцгоно. Тэр дүрдээ сайн орсон тул үзэгчд хоолойнд нь төдийлөн ач холбогдол өгөхөө болж байлаа. Хүмүүс алга дачиж бүр нөгөө муухай байна гэд байсан үзэгч хүртэл уйлж дуусгадаг. Найруулагч нь одоо чамд хоолой гай болохгүй. Чи сайн байлаа гэхэд Ёны эрэгтэй гол дүр олтол минь сайн заазургаарай гэж хэлв. Үүнийг харсан хүн бүхний сэтгэл хөдлөж байв. Журанч мөн сайн байсан гэдгийг нь хэлээд буцаж ирсэнд баярлаа гэж хэлдэг. Тэгээд шалгаруулалтын үеэр чамтай хамтарч болохыг маш их хүсэж байсан гэхэд Ёны одоо ийм юм яриад хэрэггүй. Өнгөрсөн зүйл гэхэд Журан одоо л хэлэхгүй болохгүй. Ёнсоо төгс хамтрагч байсан нь үнэн. Гэхдээ дүрээ мартах хүртэл зүрхийг минь доглуулсан хүн бол чи байсан. Би чамтай хамт байвал дүрээ мартна гэж айгаад чамайг буруутгасан хэрэг гэж үннээ хэлээд насаараа намайг үзий ядсан ч болно гэхэд Ёны би хоолойгоо алдсандаа ганц ч удаа чамайг буруутгасан удаагүй. Яаж чамайг үзий ядах юм бэ? Анх Меранд ирэхэд чи л над руу инээсэн анхны хүн байсан гэж хэлв. Журан хурмаа хийхээр болсон байлаа. Хайргүй хүнтэйгээ амьдралын хэцүү байдлаас шалтгаалж. Тэгээд ээж нь театраасаа нэг өдрийн өмнө ч болтугайгаар хадмууд чинь дургуулгаж мэднэ. Чи ч азтай юм аа. Нөхөр чинь ийм том гівлүүртэй хурим хийх хүсэж байдаг хэмээн ярина. Журан Ёны хоёр бэлтгэлээ хийн. Журан өөрийнхөө нөхцөл байдлыг дотроо бодон уйлж байв. Тэгээд түүнийг нуух гэж би хэр жүжиглэж байна да гэхэд Ёны гайхалтай. Чи хизээд ийм сайн болчихдог байна хэмээн ярив. Маргааш нь найруулагч жүжигээ сольсон тухай хэлдэг. Хүүхдүүд хэн тоглох вэ гэж удаад яахав дээ. Эрэгтэй гол дүр дээр Ёнсоо юм уу Ёны хоёр өрсөлдөж. Эмэгтэй гол дүрд Журан Чурууг хоёр хэмээн санал нийлдэг. Энэ үед Журан дуугарахгүй байлаа. Тэгээд найруулагч нь Журан бэлэг хугацаа бага байна уу хэмээн асуухад Журан би удахгүй театраас гарах гэж байгаа. Яагаад гэж асуухад би удахгүй гэрлэн гэхэд бүгд л гайхацгаалаа. Найруулагч Журанаас өмнө нь ярьж байгаагүй байжээж гинэт яагаад ингэж хэлв? Гэрлэж бололгүй л яах вэ? Гэхдээ гарах хэрэг байна уу гэж асуухад Журан сүд залуугийн гэр бүл гэрлэгүүл нөхөрдөө анхаарч амьдрахыг хүсэж байгаа. Манай ээж авч хүн адил гэхэд найруулагч тэр бол томчуудын хүсэл. Чи харин юу хүсэж байгаа юм? Энэ бол чиний амьдрал гэхэд Журан Меранд ах миний амьдрал дууссан. Цаашдаа бодит байдалтай бууж амьдрнаа. Энэ бол миний сонголт гэж хэлдэг. Журан маргааш явах гэж байгаа тул Ёнсоо очиж уулзна. Журан Ёнсоод чиний ачаар шилдгээрээ дууслаа. Чамд баярлалаа гэв. Тэгээд Ёнсоо Ёныг Журантай очиж уулз гэдэг. Тэр очисонгүй. Үүр цайж Журан Ёныг захаа бичээд пүүдрийн хамт өрөөнийх нь үдэнд үлдээлээ.
Гарч автал Ёны ирж чамайг үдэх гэж энд ирж байгаа юм биш. Өөрийн нүдээр явахыг чинь хараад мартах гэж байгаа юм. Одоо биднийг мартаад сайхан амьдрах гэхэд Журан. Би мартахгүй, тэгж чадахгүй гэхэд Ёны. Одоо чам дахиж итгэхгүй хэмээн уйлав. Журан Ёныг тэрвэрч аван миний цорын ганц ханхуу гэж хэлээд явна. Ингээд энэ анги төгсдөг. Төгсгөлийн 12 дугаар анги. Театр өөрөө төлж чадахгүй байгаа тул өрнөгсөн хүмүүс эд зүйлсийг нь хураан авч буйгаар энэ анги эхэлдэг. Үүн хүрэх бүхий л зүйлийг авч явж байлаа. Үүнийг харсан Ёнсоо дэсэлгүй ээжээсээ тусламж гуйхаар очино. Энэ үед их чинь би Америк явж очингуудаа гэрлэх гэж байгаа. Мөн дуулга болж байгаа. Энийгээ сая ээжэд хэлээд гарч ирж байна. Чи гүгүү хийх дуртай. Чам шиг хүмүүс л оргилсон нь хүрч чадна гэд салахаас эзгэлээ. Харин ээж нь маш ууртай байх нь гарцаагүй. Ёнсоо ээжтэй өвөө надад хөрөнгийнхөө тодорхой хувийг үлдээсэн гэж сонссон. Тэрийгээ яг одоо авбал сайн байна гэхэд ээж нь эгчдүү хоёр яг таарчтэй. Та хоёр хуйлдаж намайг галзууруулахар шийдэв юу? Химийн уралдаг. Тэгээд би та хоёрыг яаж өсвөлөө? Хүү төрүүлж чадахгүй. Хоёр охин гаргаж чичлүүлсэн. Тэглээгээд би та хоёрыг хайраар дутаагаагүй. Гайхалтай болгохын тулд бүхнээ зориулсан химийн уйлна. Ёнсоо ингэж гуйх надад үнэхээр хэцүү байна гэхэд ээж нь Мэран юу юм бэ? Ээжтэй санаа зовхгүй байж найруулагчтай санаа зовлоо хэмээн гомдолдог. Ёнсоо хөрөнгийг маань өгчихвөл хүссэн бүхнийг тань хий. Мэранаас гар гэвэл гарч гүгүг хийхээ бол гэвэл болий хэмээн өвдөг сүгдэн уйдаг. Мэраны гадаа пен октод ирсэн байх ба дараагийн ханхуг Ёны хэмээн хэлдэг. Тэгээд оккон байхгүйч бид Мэраны бүтээлбэрт хайртай. Мэран үрд хэмээн оролцоож байв. Ёнсоо найруулагчтай мөнгө өгөхөд найруулагч нь хаанаас олсон мөнгө юм гэв. Ёнсоо ээжээс авсан юмаа гэхэд бардам зангаа хаана гэж гисэн юм. Буцаагаад өг гэхэд Ёнсоо чухал зүйлийн төлөө бардам зангаа хэдэн удаач хөсөр хайж чадна гэж хэлв. Найруулагч нь би юу ч хамаагүй хийгээд театраа хөл дээр нь босгох болно гэд мөнгийг нь авдаггүй. Тэгээд Ёнсоо цэвэрлэгээ хийж би Ёныг харж одоо яах вэ? Цэвэрлээгээд энэ удахгүй зарагдана гэхэд Ёны чи надад амласан биз дээ. Бүхэн явсан ч энд байсаар байна гэж би ч мөн адил чамтай хамт гүг хийсээр байх болно. Чи бид хоёрын хөл тавьсан газар тайз байх болно гэхэд Ёнсоо гэхдээ ойрын хугацаанд тоглолт хийж болохгүй штэ гэхэд Ёны зүгээрээ тэглээгээд юу гэж үзэгчдийн хизээч мартахгүй үзүүлбэрийг бэлтгэхэд л болно хэмээн биедээ урам өглөө. Ингээд найруулагч зээлийн хоршооноос зээл авахар хөөцөлдөн. Хоршооны эзэн энэ Мэраны сүүлчийн жүжиг байж магадгүй юу сонссон. Түүний төлөө ийм хол явах хэрэг байна уу гэхэд найруулагч энэ жүжиг маш чухал. Энэ жүжигээр Мэраны шин ханхуу төрж Мэраны шин эрен эхлэх болно гэж хэлв. Эрэгтэй сонгон шалгаруулалтын үеэр Ёнсоо Ёны хоёрын пэнүүд болон Мэраны эргэн ирэлтөө сүүлчийн тоглолтоо гэх зэрэгээр сурвалжлага бэлтгэх гэсэн сэтгүүлчд маш ихээр ирсэн байлаа. Ёнсоо эхэлж үзүүлбэрээ үзүүллээ. Тэр үнэхээр бүр гайхмаар сайн байсан тул Ёныг хүртэл уйлж үздэг. Ингээд Ёныгийн үзүүлбэр тэр ч үнэхээр сайн байв. Танхимд байсан бүх хүмүүс босч хүндэтгэл үзүүлв. Үзэж байсан нэгэн сэтгүүлч хүртэл уйлж гадаа байсан сэтгүүлчд дотогш тэмүүлнэ. Ингээд хариу зарлах гэтэл Ёнсоо хариу зарлах хэрэггүй. Бүгд мэдэж байгаа байлгүй. Ёны бол манай шинэ ханхуу хэмээн зарладаг. Архинд живж өдөр хоногийг арай ядан өнгөрүүлж би Херата найруулагч очиж уулзсан. Тэгээд чиний үзүүлбэр үргэлж жишг байсан. Одоо өөрийнхөөрөө амьдр гэж загтаг. Тэд үзүүлбэрийнхээ бэлтгэлд орж дүрийнхээ тухай ярилцсаар байлаа. Энэ тоглолтыг Херач мөн үзэхээр ирсэн байв. Тэр дүүгээ дагуулж ирсэн ба одооноос намайг ихчээ гэж дуудах хэрэггүй. Би чиний ээжүүдээ ээжээ гэж дууд гэж хэлв. Энэхүү тоглолтод Ёнсоогийн ээж, Ёногийн ээж их хоёр нь мөн поп дууны багш Патришка ирсэн байв. Ёнсоогийн ээж Ёногийн ээжийг хараад "За эзнийг хаана харлаа? Нэг л харсан царай байх чинь. Миний пен юм болов? Хаач авсан миний пенүүд үргэлж намайг даах юм" гэж бодно. Жүжигчид бүгд энэ жүжигээ сүүлчийн хийж дор бүрнээ мэдэж байлаа. Чанга хэлсэн нэгнийгээ битгий тэгжээд химэн шуугилдана. Ёнид нэг хүнээс илгээмж ирсэн байв. Тэр нэмэгцээ их л сандарч улмаар цахааг гарч уншлаа. Жураанаас ирсэн байлаа. Тэрхүү заханд "Ёны, чи мэдхүү? Чи бол миний мөрөөдөл. Цорын ганц ханхуу байсан. Одоо би байх ёстой газартаа буцсан ч чамтай уулзаагүй байсан тэр хугацаа руугаа яагаад ч буцаж чадахгүй. Одоо чи минь бүгдийн ханхуу болноо. Дэмжиж байгаа шүү. Жураанаас" гэж бичсэн байлаа. Ёны Ёнсоо хоёр энэ дүрд хоёулаа баримлжийн дүр тоглосон. Тун сайн тоглож байлаа. Тэд бүгдээрээ үнэхээр сайн байлаа. Үзэгчид инээлдэж үнэхээр сэтгэл хангалуун үзэж байв. Чурууг анхудаа эмэгтэй гол дүр тоглож буй нэ. Тэр хайртай залуугийнхаа араас санан шаналж буй дүр тоглоно. Түүнийг дуулахад үзэгчид даган шимширч байв. Түүнийг өвөхөд бүгд даган уйллаа. Ёныгийн дуулалт үнэхээр гайхалтай байлаа. Түүнийг дуулж дуусгаад заалаа тэр чигтээ анир чимээгүй. Бүгд л түүний зүг гүлэрч амьсгаадаар нь түүнийг харна. Бүгд алга нэжигнүүлэн ташиж босч хүндэтгэл үзүүлдэг. Хөөх юм уу их чинь хүртэл нүдэндээ нулимстай алгаа ташаад л зогсож байна. Ээж нь ч мөн уйлж шимширч дуусглаа. Энэ жүжигээр Ёны жинхэнэ утгаараа захиур хагалж үзэгчдийн хайртай жүжигчин болж чаддаг.
зааланд байсан бүх хүн нэгэн зэрэг Ёны хэмээн хашгирна. Энэ жүжиг Меран театр Жон Ёны хоёрын эргэн ирэлт байлаа.